За сайн бацгаана бүгдээрээ. Өнөөдөр болохоор би та бүхэндээ энэ Швейцарын Цюрихийн их сургуулийн физикийн чиглэлээ физикийн ангийн ерөнхий доторх бүтцийг нь тайлбарлана. Тэгээ дээрэс нь шалгалтандаа яаж ерөнхийдөө бэлддэг вэ? Тэгээ дээрэс нь ямар хичээл нь ямар байсан бэ? Ямар хичээлийг нь яаж сурах вэ гэх мэтлэн өөрийнхөө туршлагаасаа та бүхэндээ танилцуулна. Тэгээд одоо ерөнхийдөө ирээдүйд физик сурах эсвэл одоо ерөнхийдөө бол физик сурах тэгтээ бас математик юм уу өөр хүнд инженерийн чиглэлээр сурах оюутнууд ахын бол бас зохих хэмжээгээр хэрэгтэй байж магадгүй. Тэгээд ялангуяа физик сурах оюутнуудад одоо өөрийнхөө сурсан юмыг одоо ингэж хэлж өгөх гэсэн юм аа. Одоо арга барилыг те. Миний хувьд бол нэлээд одоо ингээд бас өмнө нь ингээд бас нэлээд яс шалгалтаа авдаг иймэрхүү хүн сургууль дээр маш сайн ийм сургууль дээр ерөнхийдөө бол одоо сурсан тийм оюутны өмнө нь ингээд сурсан оюутны зөвлөгөө байсан бол надад бас хэрэг болох байсан. Тийм учраас та бүхэндээ одоо ингээд хэлж өгье. За тэгээ яаж хаасан гэхлээр одоо хэрвээ та нар ингээ шууд ингээ олъё гэх юм бол тэ Цюрихийн их сургууль физикийн анги физикийн факультет тэр нь болохоор University of Physics Institute гэж болно. Тэгээд энэ линк нь гараад ирж байна. Энийг нь болохоор би түрүү англи хэл дээр тавьчихсан. Тэгээд одоо bachelor's degree program эхлээд би одоо бакалаврын талаар л ярина. За тэгээд бакалаврын програм нь болохоор ерөнхийдөө одоо 3 хэлбэрээр өгч болдог гэж байна. Одоо физик анги нь. Нэг нь бол зөвхөн дам физикээр 180 гэртэд цуглуулах. Ерөнхийдөө Швейцарт энэ European Credit Transfer and Accumulation System гэж хэрэглэдэг. Тэгээд нэг ECTS энэ ECTS гэж штэ. Би ECTS гэж замдаа хэрэглэж магадгүй. Энэ ECTS нь болохоор ерөнхийдөө 25-аас 30 цагийн одоо ажиллах тийм одоо юмар төлөвлөдөг гэсэн үг. Мэдээж хүүхдийнхээ одоо чадвар тэгээ суур боловсрол дээр нь хамаарат хүүхэд бол арай илүү бага юм уу их хэмжээгээр авч болно. Тэгээ би үндсэндээ бол 180 гэртээр ингээд сурсан байгаа. Дан физикээр сурсан. Гүү бол одоо гол хичээл нь 150 гэртэдний физик аваад тэгээ 30 гэртэдний өөр чиглэлээр авч болно. Эсвэл арай илүү бага физик аваад 120 гэртэдтэй физик тэгээ 60 гэртэдийн өөр чиглэлээр авч болно. Ерөнхийдөө нөгөө герман хэлтэй хот учраас бакалаврын програм нь бол заавал ерөнхийдөө герман хэл чадах хэрэгтэй. Харин мастрын програмд нь англи хэлээр орж болно. Тэгэхээр энэ ер нь студент нөгөө сургуулийн юуг нь study guide бараг л германаар тавьсан юм шиг байна да. Энэ нь болохоор англиар байна. Одоо study guide нь болохоор тэгээд laboratory энэ дээр болохоор юу гэж байна? Англиар гэж. За ингээд та нарт болохоор би ингээд англиар харуулна. Өөрөө болохоор энэ хажууд нь тавьж байгаа германаар өөрөө нэг харуул зүгээр. Яг тэгэхээр маш сайн ойлгох одоо яг юу гэдгийг нь ойлгох учраас заримдаа англи хэлээр жоохон юу яагаад гэдэг одоо жоохон өөрөөр бичсэн байдаг тийм. За тэгэхээр одоо би одоо ерөнхийдөө юу гэж тайлбарлана гэхээр 180 гэртэтэй анлын ерөнхий хичээлүүдийг ингээд тайлбарлана гэсэн үг шүү. Тэгэхээр study program Bachelor of Science in Physics single major and major ерөнхий хичээл нь бол намар эхэлдэг. Намрын одоо эхэлж байгаа гэсэн үг. Одоо сая 9 сард эхэлсэн. 9 сарын дундуур эндхийн одоо их сургуулийн хичээл нь эхэлдэг. Тэгээд за одоо манай одоо
юуны Цүрих их сургуулийн физик анги нь бол ихэвчлэн том хичээлтэй байдаг. Дандаа юм том амар их кредиттэй айгүй олон кредиттэй цагтай тийм хичээлүүд байдаг. Тэгээ ер нь чиглэлээс хамаарат өөр одоо жишээлбэл биологоор сурах юм бол заримдаа биологийн одоо ангийн хүүхдүүд жишээлбэл айгүй олон тэгээ жижигэн кредиттэй тийм хичээлүүд ордог байсан. За тэгээ ерөнхийдөө эхнийх нь 1-р семестрт нь болохоор үндсэндээ бол юу гэдэг одоо физик 1 гэж байгаа. Тэгээд тэр нь болохоор том хичээл байгаа. Ерөнхийдөө физик 1 суур физик орно гэсэн үг. Яг нөгөө классик физик орно гэсэн үг. Тэгээд тэр нэлээд том ингээд 8 кредиттэй. Тэгэхээр одоо нийтдээ 180 кредит цуглуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бакалавртаа. Тэгээд энэ нь 30-30-аар яваад 6 семестр. Тэгээ 3 жил гэсэн үг. Ерөнхийдөө 3 жил яваад дуусна. Хэрвээ бүх хичээлүүдэд гүйцэд аваад яваад байсан бол тэрнээс өмнө мэдээж дуусаж болно. Гэхдээ тэр бол маш их хичээл болно. Хэрвээ тэрнээс өмнө дуусах юм бол тэгээд одоо тэгэхээр нэг семестрт бол ерөнхийдөө 30 кредит авах хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ 100%-аар сурах юм бол тэгээ бас чадах юм бол их хвчлэн оюутнууд бол бага зэргийн сунгаж таардаг. Тэгээд физик 1-т нь болохоор одоо би түрүүн физик 1 ордог гэсэн шүү дээ. Тэгээд нэг физикийн юу гэж байдаг? Одоо нэг нэмэлт гэж байдаг. Тэрэнд нь болохоор одоо суур механик физик, классик физик дээр нэмэх нь нэг жоохон тийм нэмэлт физиктээр нэмэлт ингэж физиктээр одоо хэрэглэгдэх зарим нэг нэмэлт хэрэглээний математик талдаа тийм тусламж хичээлтэй байдаг. Тэр нь ингээд яагаад эндээ орчдгүйг сайн мэдгүй. Тэгээ ямар ч бас ингээд тусдаа ороод байдаг. Тэгээ яг энэ нөгөө цэвэр классик физик болохоор тэгдэг байх л та. Тэгээ дараа нь болохоор ерөнхийдөө юу механикийн туршлагын физикүүд орно. Тэгээд дараа нь болохоор анализ 1 болон шугамын алгебр 1 гэж ордог. Энэ нь болохоор айгүй том хичээлүүд байдаг. Ерөнхийдөө гол хичээлүүд гэсэн үг. Ер нь харцангуй ихэнх оюутнууд болохоор 1-р семестр хүнд тусдаг. Ер нь бараг л ихэнхт нь тэгж хүнд тусдаг. Тэгээд яг тэгэхээр дунд сургуульд өнгөж сураад орж ирэнгүүт хичээлээр бол амар бөмбөгдөг. Одоо энэ анализ шугамын алгебр бол маш их хичээл байгаа. Бараг физик 1-ээс илүү тийм хичээл байдаг. Тэгээд физик 1 бол ерөнхийдөө ингээ хүмүүс бид нар одоо ингээд дунд сургуультай физик орлоо гэж бодоход ердөөл уул нь бол ердөөл нэг ердөөл гэж байгаа штэ. Ердөөл нэг классик физик ордог. Тэгээ яг их сургуульд оронгууд тэрийг чинь шууд бөмбөгдөн нөгөө дунд сургуульд орж исэн. Би бол дунд сургуультай физик үзэж байгаагүй л дээ гэхдээ. Гэхдээ ерөнхийдөө одоо ингээд дунд сургуульд байгаа физикийг бол ерөнхийдөө ингээ бөөндөө тэгээд арай жоохон онл математик илүү яг зөв ясаар ингээд ороод явдаг. Тэгээд тэгээ яг эхний семестр ингээд дөнгөж оюутнууд ингээд их сургуульд орж иж байгаа учраас эхлээд нөгөө сурах арга барил энэ төр суух хэрэгтэй учраас айгүй хүнд тусдаг. Тэрнээс үүш цаашаа ингээ явах юм бол энэ физик 1 бол харцангуй амархан байсан гэж дараа нь бол хэлж болно. Гэхдээ эхлээд сургуульд ороход бол үнэхээр хэцүү л байдаг. Тэгээ яг зөв одоо физика одоо ямар 10 жилийн сургууль сурснаас хамаарат хүүхдүүдийн физикийн хэмжээ нь айгүй их бага янз бүр байдаг. Тэгээд орж ирж байгаа болохоор мэдээж хүнд тусдаг. Тэгвэл ойлголтын хувьд бол классик физик хамгийн амархан физик байгаа. Тэгээд хамгийн гол анхаарах юм байдаг бол физик ангид шугамын алгебр бол анализ байгаа. Тэгээд мэдээж хамгийн хүнд тусдаг нь ихэвчлэн
Шугамын алгебрч гэхдээ бас анализ хамгийн хүн тусдаг байгаа. Эхний семестр. Ихэнх оюутанд. Тэгээд ягаад ихэнх оюутан гэдэг байгаа гэхээр зарим нэг үнэхээр 10 жилдээ нэг бас сайн үзчихсэн ч юм уу эсвэл өөрөө үнэхээр толгойтой тийм зарим нэг оюутнууд байдаг. Тэгээд би болохоор тэр хүмүүс яриад ах баг шаардлага байхгүй тэд нар өөрсдөө ингээд амар жолоодлогоор явчихна. Тэгээд ерөнхийдөө ихэнх оюутнууд болол ер нь 10 жилдээ амар сайн байсан ч гэсэн их сургуульд ороод гацах тохиолдол бол бий. Тэгээ маш олон дараа нь нэлээд амжилттай явжсэн хүмүүс ч гэсэн эхнийхэн жилдээ нэлээд их бүдрэх тохиолдол ч гэсэн байгаа. Тийм болохоор бас хэд их санаа зовж болохгүй. Тэгээд анализ бол маш хэцүү байдаг. Энэ хуучин нөгөө нэг physics major. Тийм тэгж одоо шугамын алгебр намайг бас 14 онд сургуульд орж байгаа шугамын алгебр эхний семестр нь математикийн оюутнуудтай ороод тэгээ хоёр дахь семестр нь одоо хаврын семестрт болохоор шугамын алгебр нь зөвхөн физикийн оюутнуудад зориулсан шугамын алгебр байсан байхгүй юу. Тэгээд эхний одоо семестр нь болохоор шугамын алгебр анализ 1 2 нь болохоор хоёулаа математикийн оюутнуудтай орсон. Тэгээд физикийн оюутнуудад болохоор хоёр дахь семестрт нь сонголтыг нөгдөг математикийн оюутнуудтай цааш нь одоо энэ нэг явах уу эсвэл физикийн бас зөвхөн зориулсан физикийн зориулсан шугамын алгебр авах уу гэдэг ийм сонголтууд байдаг. Тэгээ энэ дээр нь болохоор би мэдээж физикийн зориулсан бол илүү амархан байж дараа яагаад гэхээр цэвэр математикийн бол яг цэвэр математикаар л явах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол миний маш зөвлөх юм болвол хэрвээ одоо чи дунд сургуульд сайн байсан ч ерөөсөө хамаахгүй их сургуульд ороод нэлээд бүдрэх магадлал бол маш их байгаа. Хиндэн ч гэсэн баг хиндэн ч гэсэн маш цөөхөн оюутан л амар сайн сурч чадна. Тэгээ ялангуяа иймэрхүү сургалт цайтай одоо улсад болвол сургуульд их сургууль дээр болвол тэгээд хэрвээ эхний ингээ семестрт ороод хичээлээ дийлэхгүй болвол миний хамгийн үнэхээр физик ингээ сурахыг хүсэж байгаа бол тэгээ цаашдаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол би болвол эхний семестр одоо эхнийхэн жилдээ бусад оюутнуудаас ичихгүйгээр тэр бол айгүй чухал юм байгаа. Ичихгүйгээр нэг хичээлээ 2 жил авчихад болно. Яг тэгэхээр ерөөсөө физик тэр чигээрээ араас нь ерөнхий физикийн анги болвол тэр чигээрээ юуг ойлгох гэдэг гэхээр квант физикийг л ойлгох гэдэг. Олно ерөөсөө. Тэгээд ерөөсөө квант физикийн онол квант физик тэгээд бүх нөгөө судалгааны чиглэл нь дараа нь явах чиглэлүүд нь болохоор квант физик рүү орсон тийм чиглэлүүд байдаг. Тэгээд ер нь классик физиктэй илүү одоо компьюташн гэдэг нь тооцооллын талдаа тиймэрхүү классик талдаа физик бол байгаа. Гэхдээ ихэнх судалгааны чиглэлүүд нь дан квант чиглэл рүү явсан байдаг учраас шугамын алгебр анализ бол заавал сайн байх хэрэгтэй. Гэхдээ шугамын алгебр маш их хэрэг болно. Би нэг юу яагаад гэж магадгүй. Одоо анализтэй болохоор би одоо ингэж бодохдоо ингээд автомат бодохдоо сайн байсан болохоор жоохон амар их одоо ингээ хүнджин анализ өгөхгүй байж магадгүй. Гэхдээ ихэнх хүмүүст бол анализ хамгийн хэцүү байдаг эхний жилдээ. Тэгэхээр хэрвээ анализтай бол сайн байх хэрэгтэй, сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл ер нь анализ шугамын алгебр хоёрыг аль болох энэ физикийн ангийнхыг авахгүй би дараа нь авах гэж үзсэн л дээ. Тэгээ миний цаг амжаагүй. Дараа нь одоо 2 3 дугаар жил мэлдэ орсон байна. Одоо нөгөө 1-р ангийнхаа одоо 1-р жилийнхэн математикчдад зориулсан шугамын алгебрыг авах гэж үзсэн. Тэгсэн чинь одоо та нар хэмжээг нь ч гэсэн харж байгаа зү тэ 1-р семестртээ болохоор 9 кредиттэй тэгэнгүүтээ 2-р семестр физикийн зориулсан шугамын алгебр нь болохоор 2 кредиттэй. Энэ нь болохоор математикийн оюутнуудад бас 9 кредит байдаг. Тэгээ шугамын алгебрыг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ чадах юм бол хэрвээ эхний семестртээ
амар сайн сурах боломж байгаагүй одоо бүтэн хичээл хийгээд тэгээд маш сайн сурах боломж байгаагүй гэх юм бол дахиад нэг жил одоо дараа жил дараа нь үргэлжлүүлээ физик авсан хэрнээ дахиад чухам алгебра авсан ч болно. Яагаад тэгэхээр одоо ойлгох гэж авч болно. Яагаад тэгэхээр нэгдүгээрт угаасаа хэцүү. Тэгээ хоёрдугаарт ерөөсөө бүх дараа нь бодох юмнууд нь маш сайн шугамын алгебра сайн ойлгосон байх тусмаа чи дараа нь цагаа хэмнэл гэсэн үг. Ялангуяа квант физиктэр. Тийм. Тэгээд ерөнхийдөө дөнгөж орж ирсэн оюутнууд айгүй өрсөлдөөн дээр жоохон жин өгөх гэдэг. Яг тэгэхээр тэр нь толгойтой би энэ толгойтой. Ер нь физикт орсон оюутнууд бол өөртөө яаж ухаантай гэдгээ одоо тийм ерөөсө тархиар амар өрсөлддөг, санагддаг. Одоо цаагаараа шууд ил тод биш байсан ч гэсэн цаагаараа одоо тэр сайн, тэр амар толгойтой, тэр амарлаг тэрний ерөөсө ингээ хичээл хийхгүй байгаа мөртлөө онцтой аваад байна. Тийм хэзэж байхгүй. Их сургуультай дунд сургууль дээр харцангуй хялбар явж болно. Ямар ч сайн дунд сургууль байсан. Ерөнхий харцангуй хялбар юм шиг харагдаад тэгээд ерөнхийдөө тэгэж байж болно. Гэхдээ их сургууль дээр бол хийхгүй байгаа юм шиг харагдаад тэгээд он цаваад байсан гэх юм бол шалгадлаа. Их сургууль дээр бол зөвхөн амар сайн хийсэн. Ерөөсөө цэвэр шумбаж чадсан хүн нь л ер нь маш сайн сурна. Тэгээд миний зөвлөгөө бол айгүй олон амжилттай одоо явж байгаа хүмүүс нь те дараа нь ингээд айгүй амжилттай явж байгаа хүмүүс бас нилээ ингээд яг ингээд одоо зүүмлээд ингээд харах юм бол те ойртуулад ингээд сайн ингээд харах юм бол эхний жилдээ ер нь бакалавр энтертэй яаж ийжсэн энтер гэдээ харах юм бол бас зөндөөл бүдэрч болсон тиймэрхүү нилээдэн жил зарцуулсан байдаг. Тийм болохоор уул нь бол эхний жилдээ тэр оюутнуудын өрсөлдөөнийг анзаарахгүйгээр эхний жилдээ тэр шугамын алгебр анализ хоёрыг маш сайн ойлгочход цаашаа явахад хичээлж үнэхээр амьдралыг чинь аварна л гэсэн үг. Тэрэн дээр бол би үнэхээр жин өгч байгаа. Тэгээд дээрэс нь анализик бол анализ маш чухал байдаг учраас бас 2 дугаар семестрт нь одоо физикчдэд зориулсан хэрнээ энд одоо та нарын харж байгаачлан физикчдэд зориулсан хэрнээ бас том хичээл байна те 8 кредиттэй. Тэгээд яагаад мэдээж та нар тэгж асууж магадгүй одоо яагаад хэрвээ тийм хэрэгтэй байсан бол шугамын алгебр нь ердөө 2 дугаар семестрт нь жижигхэн байгаа гэхлээр заримдаа одоо ингээд цаашаа яваад оюутнууд одоо цаашдаа тийм одоо цэвэр физикээр сурахгүй юм уу эсвэл зүгээр хэрэглээ талтаа явах юм уу одоо тий илүү их хэрэглээ гэж байгаа шүү. Тэрнээс амархан бол гэж байгаа юм биш. Тэгтээ зүгээр цаашдаа бас нэлээд физикийн илүү их одоо мастертаа илүү их физикийн чиглэлээр одоо тэрийг тий үнэхээр хүсээд тэгээд хийх юм бол яаж яаж байгаа шугамын алгебрыг математикчид зориулсан ангийнхан шугамын алгебрыг нь тусгах хэрэгтэй. Тэгээ хэрвээ зарим нэг одоо ойлгоогүй одоо нэг юмнууд ингээ үлдсэн байгаа бол тэнцсэн ч гэсэн хамаагүй одоо шалгалтанд тэнцсэн байсан хамаагүй. Тэгээ юмнууд үлдэх юм бол уул нь бол бүгдийг авч үлдэх хэрэгтэй. Яг тэгэхээр мастерт ороод тэгээд дараа нь ингээд гой хичээлүүд одоо айгүй сонирхолтой цэвэр физикийн чиглэлээр сонирхолтой одоо quantum field theory гэл тиймэрхүү хичээлүүд тэд чи бүгд вектор шугамын одоо ийм систем байгаа. Шугамын алгебр дээр тулгуурласан. Одоо яагаад гэдгийг хэлчихье. Яагаад гэхлээр квант физик болвол ерөнхийдөө эхний жил нь л одоо классик физик үздэг. Юун дээр одоо физик ангид. Тэгээ 3 дугаар семестраас нь айлтын квант физик үзээд эхэлчихдэг. Тэгэнгүүт квантын суурь ороод эхэлчихдэг. Тэгээд 4 дугаар семестрт нь болохоор илүү их квант ороод тэгээд ерөөсөө дараа нь 3 дахь жилд нь болохоор гол фокус нь квантын суурь байдаг. Квант физикийн суурь байдаг. Тэгэнгүүт хамгийн гол зорилго нь тэр квантыг ойлгох гэдэг. Квантыг ойлгохын тулд
квант физик бол одоо юу ахгүй юу? Квант физик бол бид нар бол угаасаа квантум системээс бүрдсэн шүү дээ. Тэгээд классик физик гэдэг бол одоо том орон зайд байгаа. Одоо бид нар одоо атомтой харьцуулахад том орон зайд байгаа. Тэгээ атомын хэмжээтэй харьцуулах юм бол бид нар том орон зайд оршиж байгаа ийм амьд бит. Тэгэнгүүт бидний ажиглаж чадах бидний орон зайдаа ажиглаж чадах физикийн хуулиуд нь болохоор тэр 16 дугаар зуунд нээж илрүүлсэн, томьёолсон классик одоо бидний классик гэж нэрлэдэг байгаа тийм энэ орон зайд шууд ингээ хараад ажиглаж болох тэгээ томьёолж болох тийм физикийн хууль яваад байгаа. Яг үүндээ бол энэ нь болохоор томьёолсон физик одоо квант физикийн томьёолсон физик гэсэн үг. Тэгээ бид нар ингээ жижиглээд ингээ зүүмлээд одоо тэгээ ойроод ингээ томруулаад ингээ харах юм бол тэгээ атомын хэмжээнд ингээ ойртоод харах юм бол яг үүндээ бол бидний өдөр тутам ажигладаг физикээс илүү өөр одоо физикийн нэг тийм хууль явж байгаа. Тэгээд тэр хуулийг одоо бидний хувьд логик биш учраас одоо тэг шууд ойлгох одоо өдөр тутмын амьдрал дээр ажиглах боломжгүй учраас бид нар тэдийг ямар нэгэн хэрэгслийн тусламжтайгаар ойлгохыг оролддог. Тэгэхээр тэр хэрэгсэл нь юу байдаг гэхээр математик байдаг. Тэгээд та нар математик гэдэг чинь юу гэдгийг мэдж байгаа. Математик бол логик. Математикийн математикийн оюутнууд бол бүгд одоо жишээлбэл баталгаан дээр тулгуурлаж явдаг тийм. Нэг алхаал батлах хэвээр. Тэгээ бүх хуулиуд нь одоо математикийн хуулиуд нь болохоор бүгдээр баталдсан тийм байдаг. Тийм учраас тэр бол логик дээр суурилсан юм онол учраас математик ашиглаад логик ашиглаад тэгээ тэрийг одоо төрсөлж одоо математикаар төрсөлж бичнэ гэсэн үг. Одоо тэр юу гэдэг лээ? Физик хуулийг. Тэгээд тэгж ойлгодог. Тэгэнгүүт бидэрт сайн суурилсан математик хэрэгтэй. Тийм болохоор аль болох хэрвээ илүү их математикийн чиглэлийн хүн байх тусмаа уул нь физикийг сайн ойлгох боломжтой гэсэн үг. Яг тэгэхээр хэдий ихэнх оюутнуудад эхний жил нь одоо классик физик хэцүү байх магадaltaй боловч цаашаа яваад ирэнгүүт айгу амархан болоо явцдаг. Маш амархан бүр ойлгомжтой юм болоо явцдаг. Хамгийн амархан юм болоо явцдаг. Тэгээд тэгэнгүүтээ дараа нь квант физикийг ойлгох гэж ингээд толгойг ашигладаг. Тэгээ ерөнхийдөө бүх ингээд дараа нь 3 дахь жил энтертэй квант физикийг ороод ирэнгүүт тэгээ тэрийг ингээд том орон зайлуу ингээд таймлаад ирнэ шүү дээ. Тэгэнгүүт тэндээс нь классик физикийн томьёонууд ингэж гарч ирдэг. Тийм тэрийг нь болохоор дараа нь нэг 3 дахь жилдээ одоо квант физикийн суурь хичээл дээр үздэг. Тэгээ ерөнхийдөө бол бакалаврын хэмжээ нь бол тэр чигээрээ тэгээ Introduction to Quantum Physics гэж явсаргаал. Тэгээ тэрийг ойлгох гэж явсаргаал тэгэл дуусчихна. Тийм болохоор одоо эхний жилд нэг юм одоо оюутнуудад физикийн оюутнуудад хэлэхэд эхний жилд явж байгаа тэр өрсөлдөөн байна шүү дээ. Тэр бол fake competition. Одоо худлаа өрсөлдөөн гэсэн үг. Тэгээд одоо ингээд хичээлээ дийлээд яваад байх тусам ялангуяа одоо иймэрхүү хэцүү их сургууль дээр хичээлээ дийлээд яваад байх тусам бусад оюутнуудаас ирэх бас хүндлэл сайн болоод тэгээ яагаад гэхээр тэд нар бүгдээрээ ингээд нэг ижилхэн замыг туулсан. Тэгээд бүгдээрээ энэ хичээлүүдийг ямар ер нь хэмжээний ажил ордгоо тэгээд ямар хэмжээний хэцүү гэдгийг мэддэг учраас тиймэрхүү хүндлэл маягийн юм ороод ирдэг. Тэгэнгүүт одоо тэр талаас одоо өрсөлдөөн нь хамаагүй гайгүй болж ирдэг. Тийм учраас тэр эхний жилийн өрсөлдөөнийг аль болох өөрөөсөө
аль болох уулна чадах юм бол мэдээж чадах юм бол эхнийхэн жилдээ шугамын алгебр анализээ бол маш сайн хийж бол зүгээр маш сайн ойлгоод тий. Гэхдээ зарим тохиолдолд болохоор зүгээр нэг тэнцэх хэмжээнд аргалаад өнгөрдөг. Ягаад гэвэл одоо тэр хичээлүүд чинь маш хүнд учраас нэг ерөөсө тэнцэл өнгөрье гэж ийм хэмжээнд ингэж хийх гэдэг. Гэхдээ уул нь бол тэрийг маш сайн ойлгох юм бол дараа нь тэр квант физикийг ойлгоно л гэж яриад байгаа. Яг тэгэхээр 3 дахь жилдээ угаасаа квант физик орж ирнэ. Тэгээд квант физик оронгууд хэцүү болно. Энэ нь болохоор миний хамгийн том мессеж байгаа. Анализ шугамын алгебра эхний жилдээ сайн хийх гэж. Тэгээ мэдээж 2 дугаар семестрт нь болохоор физик 2 гэж байгаа. Тэгээ энэ дээр болохоор fluid dynamics одоо шингэний физик гэх мэтлээ. Ерөнхийдөө нэг би Монголд нэг жил физикийн ангид байсан. Одоо мөсийн физикт тийм болохоор тэнд ч гэсэн бас 2 дугаар семестрт нь тийм fluid dynamics гэсэн тиймэрхүү хичээл орж ирсэн санагч байна. Тэгээд бас физикийн нэг герман болохоор Vertiefung гэдэг. Тэгээд одоо нэмэлт одоо relativity inter гэсэн нэг тиймэрхүү суур хичээлүүд ордог. Гэхдээ квант одоо харцангуй онол ш энэ ерөнхий харцангуй юм онол гэсэн тиймэрхүү хичээлүүд ордог. Тэгээ физикийн лаборатори байгаа. Янз бүрийн төрлөөрийн классик физикийн лабораториуд тэгээд scientific computing гэж ордог. Энэ дээр нь болохоор ер нь информатикийн IT-ийн үндэс нь одоо computation-ийн үндэс нь ингэж ордог. Би бол энэ computation тал дээр мэдээж энэ гүүгээр бол computation гүүгээр бол зүйрлэшгүй. Тэгтээ нэгдүгээр фокуслах юм бол шугамын алгебр анализ 2. Нэгдүгээр фокуслах бүр физикээс илүү чухал. Тийм байгаа. Заримдаа ингээ оюутнууд эхний жилдээ бүх хичээлээд авдаггүй. Одоо нэг семестртээ 30 кредитэд авдаггүй. Тэгэнгүүтээ ингээд ямар нэгэн хичээлийг нь одоо ингэж өөртөө одоо юу яадаг prioritizing хийдэг. Одоо илүүд тавина гэсэн үг. Одоо 2-3 хичээл дээр зөвхөн анхаардаг ч юм уу тийм. Хэрвээ тэгэх юм бол анхаарах хичээл нь физик биш. Харин шугам болон шугамын алгебр болон анализ 2 байгаа. Бүр IT биш, computation биш. Яг тэгэхээр суурь нь ерөөсөө тэрэн дээр явах учраас. Тэгээ хэрвээ айгүй сайн шугамын алгебр утсан, айгүй сайн анализ хийсэн болвол ойлгосон болвол тэгээ одоо тэр өгүүлбэр болгоно маш сайн ойлгосон, давтсан болвол уул нь бол энэ боломжгүй ш. Хурцангуй чамд эхний удаа ороход хэцүү байсан ч гэсэн хэцүү байж болно. Ихэнхт нь хэцүү байна гэж бодож байна. Гэхдээ хэцүү байсан ч гэсэн чи нэгэнт физикийн ангид орсон бол ойлгох айгүй ер нь бол боломжтой. Сайн л хичээл хийх юм бол гэхдээ маш их хийх хэрэгтэй. Тэгээ ойлгох боломж байгаа. Тийм учраас. Тэгээд манай физикийн ангид болохоор энэ physics 3 гэж байгаа. 3 physics гэж байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө quantum физикийн суурь нь орж ирдэг. Одоо жишээлбэл атомын орбитал энтеркал тиймэрхүү юм ингээ ороод ирдэг. Энэ нь болохоор айгүй том хичээл байдаг. Хуучин бол 12 кредит байсан. Одоо тэгтээ ингээ салгацсан юм шиг байна. Data analysis байсан. Хуучин болохоор 12 байсан. Практиктыг нийлээд ийм 12 байсан. Одоо болохоор ингээд механик гэдэг ингээ салгацсан юм шиг байна. Физик 3 тэгээ механик гэдэг. Тэгээ ерөнхийдөө ингээд жил жоохон интент гэж жижиг сажиг юмнууд болохоор өөрчлөгдөд явдаг. Тэгээд энэ mathematical methods гэдэг энэ ороод ирж байна. Энэ нь болохоор физикчдад одоо манай сургууль болохоор физикчдад зориулсан математикийн арга барил гэж байгаа. Янз бүрийн дифференциал бодох гэх мэтлэн. Тэгээ нэгэнт мэдээж физикийн оюутнууд юм чи хийж л таараа. Мэдээж хийх гээд оролдож таараа. Гэхдээ энэ бол ялангуяа одоо үед одоо ChatGPT бол амархан болсон л доо. Хуучин бол нөгөө ChatGPT интернетээс хайсан ч гэсэн заримдаа нөгөөтгөө олохгүй ингээд тэгдэг. Тэгээд
ерөнхийдөө дасгал ажлыг бол ялангуяа эхний жилдээ маш сайн дасгал ажлаа нэгэнгүй хийсэн хүн болвол цаашаа явахад хамаагүй амархан болно. Гүү болвол жоохон хагас дотор байсан болвол дараа нь явахад айгүй хэцүү болно. Тийм учраас нэгдүгээр жилдээ амар анхаар гэд тэгж хэлээд байгаа. Тэгээд цаашаагаа бол амархан болохгүй. Яг тэгэхээр квант физикийг ойлгоход хэцүү нэлээд тийм абстракт учраас. Тэгэхдээ одоо сайн суур математиктайгаар амьдралаа бол ер нь амархан л болгоно гэсэн үг. Нэгэнт физикийн оюутнууд бол ер нь яг сурэл гэж орсон байгаа. Тэгээ ерөнхийдөө физикийн анги бол Европт даяараа 50% survival rateтэй одоо анх ингээд физикт орж байгаа оюутнуудын 50% нь гардаг гэсэн үг физикийн ангиас. Бид нар ч гэсэн одоо эхний семестрт ороход 100 оюутан байлаа гэж бодоход 50 нь болсон. Тэгээ ихэнх нь ингээд тал нь ингээд гараа авчдаг тийм анги байгаа. Тэгээд ер нь эхний жилдээ давсан оюутнууд одоо сайн муу хамаахгүй давсан оюутнууд цаашаага төгсөх магадлал маш их байдаг. Тэгээд одоо энэ нь болохоор ингээд суур хичээлүүд тэгээд дараа нь болохоор одоо нөгөө 180 гэрдээ 150 гэрдээ 120 гэрдээс хамаарат нэмэлт хичээлүүд авна шүү дээ. Нэмэлт хичээлүүд авна. Тэгээ энэ нь болохоор 4 дахь семестр байна. Физик 4, тэгээд data analysis. За тэгээд мэдээ data analysis, физик дээр сурсан data analysis, electronics орол, тэгээ mathematical methods for physicists. Тэгээд ерөнхийдөө бол одоо бүхэл бүтэн бакалаврын оюутан байлаа. Бакалаврын сургууль байлаа гэж бодоход мэдээж эхлээд орж байгаа тэр одоо шугам алгебр, ялангуяа анализ хоёр нь бол нэлээд хүнд байгаа. Гэхдээ тэрийг давцсан оюутнууд бол хамгийн хэцүү нь энэ electrodynamics гэдэг. Энэний шалгалт бол манай сургуулийн бол хамгийн хүнд хоёрынх нь л нэг нь гэж хэлдэг, 2 3-ынх нь. Тэгээ electrodynamics-ийн шалгалт нь бол ихэвчлэн бичгэн шалгалт байдаг. Тэгээ аман шалгалт бол миний хувьд бол арай харьцангуй амархан. Яг тэгэхээр лекцээ тэр чигээр нь цээжлээд орчдөг. Бага ажил бол биш. Амархан гэж хэлэхээр одоо бага ажил бол биш. Гэхдээ зүгээр бичиг дээр бол илүү их одоо юмаа бүр их сайн ойлгосон байх хэвээр. Нөгөөдгөн дээр нь болохоор аман шалгалтын дээр болохоор айгүй их цээжлэх боломжтой. Тэгээд бичгэн шалгалтын дээр бол айгүй их ойлгосон байх хэрэгтэй. Яг тэгэхээр янз бүрийн бодлого ороод ирдэг. Тэгээд тэрийгээ шууд боддог те. Ихэвчлэн 3 цаг байдаг. Тийм байгаа. Тэгээ янз бүрийн одоо хичээлүүд авч болно. Бүр физиксийн лаборатори одоо техникийн лаборатори гэж байдаг. Тэрэн дээр нь одоо янз бүрийн нэг юу гэдэг лээ. Эрэг шуурга энэ төр гэл төмөр хийдэг амар сайн технологитой мэдээж Швейцарын баян улс учраас одоо механикийн тийм лаборатори амар сайн. Тэгээ нэлийн хүнд ийм машинууд байдаг. Тэгээ тэн дээр мэдээж ус мөстэй боох ч юм уу тийм. Ус мөстэй аюулгүй байдлаа хангад ороод тэгээд ингээд юу яадаг. Одоо нэг тэгээд тэгж орох хэвээр. Тэгээд тэр нь болохоор ингээд нэг юм намайг байхад бол 2 семестр ингээд механик воркшоп гэж орж исэн. Одоо тийм янз бүрийн эрэг шуурга хийдэг. Тэгэл янз бүрийн юм механикийн яг юм төмрөн идэл одоо янз бүрийн машинаар ингээд нөгөөдгийг чинь төсөж мөсөж янзлдаг тийм ажил байдаг. Тэгээд заавал би бол физик сонирхолтой. Гэхдээ яг тийм одоо гар ажил дээр бол би амар дурггүй. Учраас эхнийх нь бол заавал авах байсан санагдаж байна. Тэгээд эхнийхийг нь авчаад за энэ бол миний амьдралд хангалттай гэдэг ингээд болсон байна. Тэгээд хоёр дахьыг нь үгүй би авахгүй гэдэг байгаа. Одоо квант чиглэлийн лаборатори бол өөр. Энэ болохоор яг нэг юм төмөртэй ажилладаг юм лаборатори байсан. Одоо янз бүрийн эрэг шуурга хийдэг ч юм уу тий. Янз бүрийн тийм төмөр идэл хийдэг тийм лаборатори байсан. Тийм учраас би тэрийг нь хоёр дахь дараагийнхыг нь аваагүй. Ийм сонголтууд байдаг тийм мэдээж. Тэгээ electronics энэ electronics-ыг бас авсан. Тэгээд mathematical methods мэдээж энэ mathematical methods 1 2 нь бол маш чухал. Яг тэгэхээр дараа нь бас нөгөө одоо ерөнхий физик одоо энэ электродинамик гэдгийг ойлгохын тулд эдгээр нь болохоор айгүй хэрэгтэй байдаг. Гэхдээ
одоо цэвэр математикийн одоо дан баталгаан дээр суурилсан одоо энэ ихний нэг жилд нь ордог тэр шугам алгебр анализ 2 болол яг бол хүн дээр бол гүдгүй яагаад гэхээр шууд хэрэглээ талтай байдаг болохоор тэгээд тэрнээс гадна хэрвээ ямар нэгэн бодлогыг одоо иймэрхүү сургуульд орох юм бол тийм ямар нэгэн маш их бодлогууд байдаг учраас ямар нэгэн бодлогыг хэрвээ өөрөө санаа нь одоо бодох арга нь санаа нь орж ирэхгүй бол хит их санаа зовсноо хэрэггүй шууд интернетээс харчиж болно. Яг тэгэхээр тэр бодлого бодох тэр явцтай бодох арга тэр аргыг энэ тархинд хөгжүүлтэл нэг бол амар сайн дунд сургалт төгссөн байх хэвээр. Дунд сургалтаа нэлээд сайн үзсэн байх хэвээр. Үгүй бол маш их одоо ер нь л бол нэг бол айгууд сайн толгойтой байна. Гэхдээ ер нь л бол дунд сургалтаа хэрэг хичээснээс бас хамаарна. Тэгээд хэрэг гүнзгий математик үзчихснээс хамаарна. Монгол шиг зүгээр одоо нөгөө ийм автомат ингээд шууд ингээд бодлого ингээд ихээр ингээд бодлого ингээд яачих биш. Бодлого гэдэг бол айгүй хэцүү байдаг. Тэгээд миний зөвлөх юм бол чадах юм бол аль болох их математик авсан дээр одоо жишээлбэл функционал анализис гэдэг лөө функцийн анализис гэдэг лөө тэр мэр гэсэн хичээлүүдийг авчвал зүгээр тэр нь болохоор энэ одоо физик ангид нь шууд байдаггүй. Гэхдээ зарим оюутнууд нь болохоор айгүй их математикийн ангийн математикуудыг авдаг. Тэр нь бол ер нь цаашдаа физикээр явах гэх юм бол эхний 1-2 жилдээ сайн хичээсэн хүүхэд бол амьдралаа амархан болгоно л гэсэн үг. Тэгээд 5 дугаар семестрт нь энэ суур физикийн хатуу биеийн физикийн суур нь ордог. Одоо introduction гэж ордог энэ solid state physics гэж байна. Тэгээд дээрэс нь одоо 5 дугаар семестрт тэгээд particle physics одоо игэл бомсын физик гэдэг монголоор тэгж хэлдэг санагдаж байна. Тэгээ игэл бомсын физик тэгээ квант механик гэж ордог. За тэгээд багшаас бас амар хамаарах бах. Уул нь бол манай сургууль дээр айгүй сайн заадаг. Ер нь бол энэ хичээлүүдийг бол ер нь л ихэнх нь айгүй сайн заадаг. Тэгээд өөрөө бас амар хичээх хэрэгтэй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол сайн заадаг. Өөрөө бас сайн хичээх хэрэгтэй. Тэгээ квант механикийн хамгийн чухал юмнуудын нэг нь мэдээж энэ бомсын физик. Гэхдээ энийг хичээх юм бол бас харцангуй бусад хичээлдэг харьцуулахад introduction to particle physics бол их амар хэцүү биш. Хийх хэрэгтэй. Гэхдээ амар хэцүү биш. Хийх боломжтой. Харин quantum mechanics-ийн суур айгүй хэцүү байдаг. Ер нь энэ одоо нэлээд хэцүү хичээлүүдийн нэг гэсэн үг. Тэгээ угаасаа энэ дээр ингэж өштэй энэ улаанууд нь нэлээд улаанаар тэмдэглэсэн. Яагаад улаанаар тэмдэглэсэн бэ? За ямар ч байсан энэ улаанууд нь болохоор яг гол хичээлүүд юм юу яагаад улаанаар тэмдэглэсэн. За тэгээд ерөнхийдөө энэ квант механикийг олвол суурийг бол бас маш сайн тавих хэрэгтэй. Өөрөө хэрвээ мастертаа физик үзэх гэх юм бол тэгээд тийм. Тэгээд ерөнхийдөө шалгалтандаа яаж бэлддэг гэхээр ер нь айлч ангид байсан хамаагүй. Миний хувьд бол ерөнхийдөө хацсангуу хэцүү байдаг учраас одоо жишээлбэл анализ байлаа гэж бодоход эхлээд одоо ингээд нөгөө семестрийн туршид даалгавруудаа хийх гэж оролцсон байгаа шүү дээ. Ер нь бол анханасаа сайн хийсэн хүмүүс бол бүх даалгавраа хийгэж чадчихна. Гэхдээ амархан биш. Гэхдээ маш сайн хичээх юм бол бүх даалгавруудаа хийгээд дуусгачихна. Тэгээд маш сайн хийхийг би бол зөвлөж байгаа. Тэгчээд тэрийг одоо дахиж нэг явна. Тэгээ 3 дахь удаага чэйжилж эхэлнэ. Одоо бүх юуг нь бүгдийг нь ерөөсөө чэйжилж эхэлнэ гэсэн үг. Тэгээд
Тэгэл шалгалтанд орно. Ихэвчлэн шугамын алгебра анализ хоёр нь болохоор аман шалгалт. Эхний жил нь бол айгүй их аман шалгалт биш бичгийн шалгалт байдаг. Тэгээ хоёрдугаар одоо хоёр дахь жилээс нь ахуулаад айгүй их аман шалгалтууд ороод ирдэг. Аман шалгалтын дээр бол айгүй их ажиллах хэрэгтэй. Ялангуяа энэ квант механик орох юм бол надад бол хэцүү байсан учраас би бол эхлээд сайн ойлгоогүй. Тэгээд семестрийн туршдаа болохоор би нэлээд их overwhelmed байсан. Надад болохоор айгүй хэцүү байсан ойлгохгүй. Тэгээ яасан гэхлээр шалгалтынхаа нэг 2 сарын өмнө уншаад бүгдийг нь дахиж уншаад те. Семестрийн туршид ингээд лекц болгонтой явж байгаа. Гэхдээ бүгдийг нь ингээд сайн ойлгохгүй. Тэгээд дараа нь нөгөө лекцээ дахиж уншаад тэгээд зарим юм ингээ ойлгохгүй өнгөрөөч байгаа. Тэгээ хоёр дахь удаа явахдаа болохоор одоо хоёр дахь удаа дан лекцээр явахаар бүгдийг нь ингээд задалж бодно. Яагаад эндээс нь энэ нь болчих вэ? Яагаад тэгэхээр дундах алхмуудыг нь физиктээр айгүй ихтэй алхмууд нь ойлгомжтой гэдэг ингээ хайчдаг. Тэгээ энэ алхмууд намархан учраас энэ дээр ингээ хүрээдэрлээ гэдэг ингээд тэгчдэг. Тэгэнгүүт нь тэр нөгөө нэг яагаад эндээс энэ хүртэл хүрээдэрвэ гэдгийг нь өөрөө задлж бодно. Тэгэж бодох юм бол тэгээ ойлгочдөг. Тэгдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө квант механикийг яаж сурах хэрэгтэй гэхээр энэ бол бидний хувьд логик биш гэсэн шүү дээ. Тэгээд хэрэгсэл нь одоо англиар tool гэх юм бол математик байдаг. Тэгээд математикийг ашиглаж ойлгохыг оролдоно. Тэгээд тасгаж оролдоно. Одоо ерөнхийдөө тасгатаа зүгээр ингээ хараад тасах биш. Одоо бодоод тэгээд энэ бол ингэдэг юм шүү гэж ингээ жоохон төсөөл бий болгох нь яагаад гэвэл нэлээд абстракт учраас төсөөл бий болгож эхэлнэ. Тэгээд дараа нь одоо ингээ бүгдийг ингээ гаргалгаа. Одоо минийх дээр бол жишээлбэл лекцийн хэмжээ нь бол квант механикийн нэг нь болохоор 100 орчим хуудастай байсан. Одоо ерөнхийдөө их сургуулийн том хичээлүүд ихвчлэн 200-300 байх бас айгүй их боломж байдаг шүү дээ. Тэгэд бол квант механик бол нэг 100 орчим хуудассан. Тэгээд 100 орчим хуудас. Тэгээд 70 асаад шүү дээ. 70 нэмэх юм бол 150% болох байх. Тэгээд ерөнхийдөө нэг 100 хуудас байгаа. Тэр 100 хуудсыг хуудас нь болохоор товчлсон 100 хуудас байгаа. Дунд алхмуудыг нь хассан гэсэн үг. Одоо эндээс ингэж эхлэнгүүтээ дараагийнх нь болохоор эндээс энэ хурж ирнэ гэдэг ингээд ингэсэн байдаг. Тэнгүүд нь тэрийг ингээд задлж бодно гэсэн үг. Эндээс яагаад энэ хүртэл өрөөд ирвэ гэдгийг математик ашиглаад задлж бодно гэсэн үг. Тэгээд мэдээж тодорхой хэмжээний төсөөл бий болох гэж оролдоно. Тэгээд янз бүрийн одоо интернетээр янз бүрийн нэг эксперимент туршлага энэ төр байгаа тийм тэрийг нь харж үзнэ. Тийм байна. За тэгэл ерөнхийдөө дараа нь нэмэлт хичээлүүд авна. Квант механик 2 энтер гэж байдаг. Тэгээд тэр нь болохоор мэдээд цаашаа явчихна. Тэгэл нэмэлт хичээлүүд нь одоо жишээлбэл тэгээд тэрнээс гадна тэгээд бакалаврын ажил нь болохоор энэ дээр 12 кредит гэж байна. Тийм 12 кредит бакалаврын ажил. Энэ бол харцангуй 12 кредит гэдэг бол айгүй гайгүй. Мастрын ажил болохоор Цюрихийн их сургууль дээр болохоор 50 кредит байдаг. Тэгээд Цюрихийн их сургуулийн оюутнуудын тоо нь бол нэг их биш. Нэг 20 гаруй нэг жилдээ одоо жишээл нэг 20 гаруй оюутантай байдаг нэг жилдээ. Тэгээд эхний жилдээ мэдээж илүү олон оюутантай. Тэгээд дараа нь арай багасаад тэгээд явдаг. Тэгтээ одоо жишээлбэл энэ electrodynamics тэгээ квант механик 1 энэ нь болохоор политехникийн Цюрихийн политехникийн оюутнуудтай лекц шалгалтанд цогтой байдаг. Тэгээ ер нь политехник руу ETH гэдэг германаар тэгээ ETH руу явж бид нар шалгалттай байдаг. Тэгээ цогтой тэр оюутнуудтай адилхан шалгалт хийдэг гэсэн үг. Тэгээд дараа нь мастер руу оронгууд ихэнх мастрын лекцүүд нь болохоор ETH-тай цогтой ингээ шалгалттай байдаг. Ер нь нэг лекц байдаг, нэг шалгалт байдаг. Тийм байгаа. Тэгээд мэдээж янз бүрийн төрлөөрийн физиктэй холбоотой computational юм уу янз бүрийн тиймэрхүү сонгох хичээлүүд байдаг. Тэгээ ерөнхий оюутнаас л хамаарна. Дараа нь онлайн чиглэлээр явах гэж байгаа бол мэдээж ялангуяа математикт амар сайн анхаарах хэрэгтэй. Яг тэгэхээр физик бол яаж байгаа тэгээ болцдог.
Ер нь тэгээ мэдээж физикийн оюутнууд бол ихэвчлэн хөдөлмөрч хүмүүс байдаг учраас ойлгох гэж оролдоод ингээ болцдог. Хамгийн гол юм нь болохоор ерөөсөө математикийн суур байдаг. Тэгээ аль болох цэвэр математикийн ангийн математик үзэх тусмаа сайн, аль болох их баталгаа тэрийг хийх тусмаа сайн. Гэхдээ тийм биш байлаа гэд бас муу оюутнууд дараа нь болтгоо л дээ. Хэрвээ одоо жишээлбэл IT талдаа айгуу сайн компьютейшн хийдэг бол яг тэгэхээр хэрэглээний физик их хэрэгтэй байдаг учраас би зөвхөн ингэж зөвлөж байгаа нь дараа нь хэрвээ мастертаа бас физик сурах гэж байгаа бол тэгээ ер нь айгуу тийм том мөрөөдөл байдаг болол тийм. Одоо яг цэвэр физикээр нэг доктор хүртлээ явчих. Энтэр гэсэн бол амьдралыг ч амархан болгоно л гэж хэлээд байгаа гэсэн үг. Тэгээд магадгүй өөр нэг удаа би одоо дугаар дээр илүү жоохон ойрхон очиж одоо зарим нэг одоо квант механикийн үзэгдлийг тайлбарлаж магадгүй одоо ямар нэгэн нэг гол ойлголтууд байдаг шүү дээ. Тэрийг нь тайлбарлаж магадгүй. Тэгээд тэр хүртэл нь тэгээд дараагийн дугаар хэрвээ янз бүрийн одоо асуух юм байх юм бол комент хэсэг дээр бичээрэй. Тэгээ ямар нэгэн одоо асуух одоо би хийж болох тийм санаа байх юм бол одоо энэ дээр тайлбарлах санаа байх юм бол бас комент хэсэг дээр бичээрэй. Би тэрийг нь дараа нь бодож жагаад хийх боломжтой болвол өөр нэг удаа дээр хийе. За баярлалаа.